Үеэс үед мянган хүмүүсийг тэтгэсээр ирсэн. Би хэрэгтэй гих бүхнийг өгч хариуд нь юу ч авалгүйгээр оршдог. Миний чимээгүй хичээл зүтгэл байхгүй байсан бол амьдрал яг хаврын цас шиг хайлан алга болох байх. Гэхдээ би зөвхөн тэнцвэртэйгээр оршин байж л сая хүмүүсийг тэтгэж чадна. Энэ гол амьдралыг тэтгэдэг. Энэ гол биднийг ундаалдаг юм. Энэ гол доторх бүх хог хаягдал хишиг өндрийн хогийн цэгээс салхи болон бороогоор зөөгдөж ирсэн. Гол дотор хог байсаар аажмаар усны чанарыг доройтуулж хордуулж байна. Хунцар хог хаягдал нь зөвхөн түүгээд алга болчих зүйл биш юм. Удаан хугацаанд байгальд байх тусам тэд илүү аюултай микропластик болж хувирдаг. Нүдэнд харагдахгүй амтлах боломжгүй. Тийм л бичил жижиг болдог. Хунцар хог хаягдал нь хүмүүс хийгээд ан амьтанд ч хөнөөлтөй. Байгаль дээрээс устдаж алга болдоггүй хаягдал юм. Тиймээс одоо л нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Бид нэгдэж хамтдаа энэ нөхцөл байдлыг өөрчилж чадна. Экосум нь гол усыг туулж, хог хуванцар хаягдлыг олдсон газар бүрээс нь түүж цэвэрлсээр ирсэн. Экосум нь өөрийн орон нутгийн төлөө мөн тогтвортой ирээдүйг бодит байдал болгохоор зорин ажиллаж байна. Тэд орон нутагт байгаа асуудлыг олж харж, үзэл бодол нэгтээ цөөхөн хүмүүсийн хамтаар өөрчлөлт хийж чадна гэдгийг мэдэж байсан юм. Бид хамтдаа арга хэмжээ авах замыг сонгож болно. Энэ асуудлыг хүмүүсийн хамтын хүчээр л шийдэж чадна. Та орон нутгийн сайн дурын бүлгүүд эсвэл бизнес эрхлэгчдтэй нэгдэн сайн дураараа цэвэрлэгээ хийх өдөрт хамрагдаж оролцож болох юм. Эсвэл өөрийн найзуудтайгаа нийлж санаачлаг хийж болно. Та найзуудтайгаа хамтарч нэг өдрийн хагаст ямар их өөрчлөлтийг гаргаж чадсанаа өмнө болон дараа нь гих зургаар харуулж хуваалцаж болно. Хамтын хүч таны бусадтай хуваалцаж болох баяр хөөр бол үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай зүйл билээ. Магадгүй өөрийн орон нутагт сонгогдсон төлөөлөгчдөө байгаль орчныг хамгаалах, хайрлах нь танд ямар чухал болохыг сануулгах зорилгоор авсан зургаач илгээж болох юм. Эдгээр хүмүүсийн дэмжлэггүйгээр бидний хүсэж байгаа өөрчлөлтийг авчирч чадахгүй учраас тэднийг урайлан оролцуулцгаая. Өөрийгөө бусдад нөлөөлж чадаж байгаагаа харах, мөн бидэнд бүхнээ өгдөг хэдий ч биднээс юу ч авдаггүй юм бүхнийг хайрлах, хамгаалахад мэдрэгдэж буй тэр мэдрэмжийг харьцуулж болох зүйл байхгүй билээ. Бид хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг бидний амьдарч байгаа, бидний хайртай энэ газарт амьдраасаа гэж хүсэж байна. Бид хамтдаа энэ бүхнийг хийж чадна. Одоо биш бол хизээ гэж, чи биш бол хэн гэж.